Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Түгжрэл бол зөвхөн цаг хугацааны алдагдал биш. Энэ бол Монгол хүний эрүүл мэндийг үгүй хийж байгаа чимээгүй тахал. Орой бүр зам дээр 2 цаг түгжрэхдээ бид ядардаг. Үр хүүхдээ зарцуулах цагаа утсан даатгадаг, мөн стресст автдаг. Эннийхээ төлөөсөнд бид ходоодны хавдар мөн уур уцаартай нийгэм хүлээж авдаг юм а. Түгжрлийг арилгах бол үндэсний аюулгүй байдлын асуудал мөн. Тэгээ энэ түгжрлийг багасгахаар туулын хурдны зам гэдэг төслийг хэрэгжүүлнэ гэж нийслэлийнхэн хөдөлж эхэллээ. Хэдийгээр нийслэлийнхэн болон ард иргэд хоёр тал болоод байгаа ч гэсэн нийслэлийн засаг дарга үнийг заавал хийнэ гэж зүтгэж байгаа юм. Сонсоход сайхан сонсогдож байгаа. Гэхдээ яг үнэндээ энэ түгжрлийг багасгахад нөлөөлөх хэсэг нь эргэлзээтэй байгаа юм а. Гэвч Нямбатар дарга аливаа асуудал дандаа ингэж хүчилж тулгаж ханддаг заншилтай. Тэр сэлб сэргэл төслийг яг ингэж л хүчээр эхлүүлсэн. Гэтэл өнөөдөр сэлб гол деваажин биш тоос, шороо, балгас болон үлдэж иргэдийг гонсоолгоод байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс туулын хурдны замыг жилд 3 их 80 төгрөгөөр хэмжигдэх түгжирлийн зардлыг 1 жилийн дотор нөхөх хамгийн ашигтай олон улсын жишгээс хямд өртөгтэй цогц шийдэл гэж тайлбарлаж байна. Мөн гүүрэн байгууламж нь унтны усанд нөлөөлөхгүйгээр утаа бохирдлыг бууруулах шинжлэх ухааны үндсэлтэй бөгөөд сэлб голын голдрол засах ажил шиг ирээдүйд экосистемийг илүү сайжруулах зорилготойг онцолжээ. Замыг 2.3 их 80 төгрөгөөр барина гэж мэдээлж байгаач барилгын материалын үнийн өсөлт, валютын ханшин хэлбэрзэл зэргээр шалтгаалж бодит зардал нь 3.4 их 80 руу дөхөх эрсдэлтэйг шинжээч сануулж байна. Хөгжил дэвшлийг бол хэн ч эсэргүүцээгүй. Туулын хурдны зам төсөлд эргэлзэж байгаа иргэд бид урдах алдаанаасаа суралцсан уу гэдэг ганцхан зүйлийг л асууж байгаа юм. Тэрбум долларын өртөгтэй энэ мега төсөл дараагийн сэлб болохгүй гэсэн баталгаа хаана байна гэд тэд дараах зүйлд эргэлзэж байгаагаа илэрхийлж байна. Хамгийн нэгдүгээрт баталгаа гаргагч Jianbang инженеринг компани нь 2021 онд ердөө 66 мянган юаны капиталтай байснаа гэнэт 1.7 тэрбум болоод буцаад 3 сая болж буурчээ. Тэгэхээр энэ компаниар дамжуулж тэрбум долларын үр тавих нь аюултай биш гэж үү? Мөн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан гэх China Highway Group нь 2013-аас 2015 оны хооронд 5 толгой гашуун сухат чиглэлийн төмөр замын далангийн ажил Samsung S&T-гийн туслан гүйцэтгэхээр ажилласан базаахгүй түүхтэй компани гэсэн мэдээлэлч байгаа юм. Сэлб төслийн гашуун сургамж. Монгол улсын иргэн хэн ч гэсэн хөгжил дэвшлийг ямагт дэмждэг байж таарна. Гэвч өмнөх ажлуудыг нь хараад эргэлзээ төрхөөс өөр аргагүй. Сэлб голыг деваажин болгоно гэж зарлаад тэрбумаар нь цацсан ч өнөөдөр сэлб бол тогтчлт биш. Тоос, шороо, балгас болон үлджээ. Сэлб дээрх энэ бүтлгүйтэл туул гол дээр давтагдахгүй гэх баталгаа хаана байна вэ? Байгаль орчны асуудал. Мэргэжилтнүүд туул голын экосистемийг бетоноор боох нь унтны усны нөөцөд аюултайг анхааруулсан. Гүүрэн байгууламж нь голын хөндийг сүйдэрлэж, дуу чимээ тоосчлт үүсгэн байгалийн тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй. Цэвэр усны нөөц газраа ухаж зам тавина гэдэг маш буруу гэж байгаач аль хэдийн туулын бургасыг хягах ажил эхэлчихсэн явж байна. Нийслэлийн засаг даргын 1-р орлогч даваа далаа энэ ажлаа зөвтгөж ийм тайлбар хийж байх юм а. Лаг буюу 66-68 оны үерүүд дээр уулын их хэмжээний үер дээр уулаас ирж байгаа лаг шавн дээр ирж ургасан ийм хурдан ургадаг нэг өсөндөө гол дотор бол одоо хурдан ургадаг ийм ургамал тэгээ өөрөө насжилт нь ихссэн. Насжилт нь ихссэн учраас шатах өтөх тийм аюултай. Тэгэхээр туул голын бургасыг бол ийм тодорхой хэмжээний газар авч байгаа нь бол бас нэг талаараа сайн талтай гэж хэлж болно. Миний бодлоор энд хөндөгчтэй хамгийн гол асуудал бол нийгмийн зөвшөөрөл. Нийгмийн зөвшөөрөл буюу social license гэдэг тэгээд юу юм бэ? Энэ бол зөвхөн дарга нарын гарын үсэг биш. Тухайн зөвшөөрлийг иргэд нь хүлээн авч итгэл үнэмшлэрээ дэмжихийг хэлдэг. Ард иргэдийн итгэл дэмжлэгийг аваагүй ямар ч том төсөл хулгай лөөр болдог тал бий. Дэлхийн жишээ Швейцарт хурдны замын төлбөр ба өргөтгөлд нэртэй томоохон төсөл хэрэгжүүлэхийн тулд бүх нийтийн санал асуулга явуулсан юм. Ер нь л бүх том төслөө ард нийтээс асуудаг. Яагаад гэвэл ард иргэд нь төсвийнхөө жинхэнэ эзэд нь юм а.
Америкийн нэгдсэн улсын Бостон хотод иргэдтэйгээ хэдэн зуун удаа нээлттэй хэлэлцүүлэг хийж нийгмийн гэрээ байгуулж байж төгжрлийг шийдвэрлэх дэлхийн дүүхэнтэх хамгийн зоримог бөгөөд нүсэр инженерчлэлийн шийдлийг гүйцэтгэх зөвшөөрөл авсан. Нийгмийн зөвшөөрөл буюу нийгмийн дэмжлэгийг авахын тулд бидэнтэй хамгийн ойр ажиллах хүмүүс бол нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчд. Гэтэл тэд бидний өмнөөс тэрбум долларын өр тавихтаа биднээс асуусан нь нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчд нь засаг даргын сэргүүд юм уу? Эсвэл биднийг төлөөлж буй хүмүүс үү? Ер нь бид яагаад шийдвэр гаргахад оролцож чадахгүй байгаа юм бол? Манай ард иргэд хэлэлцэж шийдвэрлэж чадахгүй байна уу? Эсвэл дарга нарын дунд ард иргэдийн хэлснийг тоодоггүй тийм заншил тогтчихсон юм уу? Мэдэх эрх гэдэг бол арчлын суурь. Гэхдээ мэдэх эрхтэйгээд томоохон албан тушаалтны хулгай лөврийн асуудлыг олж мэдэх биш, харин бидний татвар төлсөн мөнгөөр бидэнд зориулж юуг яаж хийх гэж байгааг олж мэдхийг хэлнэ. Өгүүлээ хөгжлийг дэмждэг. Гэхдээ тэр хөгжил нь ил тод байдал дээр тогтсон байх ёстой. Бид төгжрлийг заавал яалах ёстой нь үнэн. Гэхдээ гол нь бидний мөнгөөр хийх гэж байгаа зүйлээ биднээс асуудаг байх ёстой юм аа. Анхаарал тавьсан танд баярлалаа.